Сайн байцгаана уу эрхэм хүмүүст үзэгчдээ. Манай энэхүү өглөө ярилцлагын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Монголчууд бусад ард түмний адил ариун баялаг, домгийн сэтгэлгээтэй лээ. Мөн түүгээрээ дамжуулан яс суртахууны үзэл санаагаа хүртэл илэрхийлсэн байдаг. Тэгвэл сүүлийн үед орчин үеийн залуучууд Монголын уламжлалт ёс зүйн талаар мэдлэг тутмаг байгаа. Тийм учраас энэхүү өглөө ярилцлагын нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор түүхийн багш Батчулууныг ураад байна. Батсүрэнг ураад байна. Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний ярилцах өнөөдрийн сэдэв бол Монголын уламжлалт ёс зүйн талаар ярилцах шүү дээ. Таны хувьд яагаад энэ сэдвийг хөндөх болсон бэ? Тэр талаар хариулж өгөөч. За ёс зүй гэдэг бол ер нь маш энгийн үгээр тайлбарлах юм бол хүн аз жаргалтай сайхан амьдрах ухаан багхгүй юу. Тэгэхээр хууль ёсныхаа дагуу одоо муухай зүйл хийхгүй энгийн тайван сайхан аз жаргалтай амьдрах ухааныг л ёс зүй гэдэг. Тэгэхээр энэ ёс зүйгээ алдагддаг учраас энэ сэдв бол их чухал сэдв учраас л та бид нэр ярилцах гэж сууж байна. За тэгвэл ёс зүй, ёс заншил гэж яг юу вэ? Тэр талаар манай үзэгчдэд тайлбарлаж өгвөл. Тэгэхээр манай монголчууд эртнээс бол сайхан ёс заншилтай тэмэлт бүр эртний хүмүүгөрнээсээ эхлээд их Монгол улс хүртлээ одоо орчин үедээ хүртлээ сайхан зан заншилтай хагддаг юм. Энэ сайхан зан заншлаа хэвийн сайхан амьдралтай хэвийн аваад явж байгаа тэр ёс зайгийг л бид нар ёс суртахуун гэдэг. Тэгэхээр ёс суртахуун гэдэг бол хууль ёсныхаа дагуу муухай зүйл хийхгүй ингээд сайхан амьдрах ухааныг л ёс зүй гэж яриад байгаа. Өөрөөр хэлбэл одоо зам ёсны хүн төрөлхтний одоо нийгмийн хөгжлийн зам ёсны дагуу аз жаргалтай сайхан амьдрах ухааныг л ёс зүй гэж яриад байгаа. Тэгэхээр энэ талаараа л ярилцах гэдэг. За. Тэгвэл миний бодлоор орчин үеийн залуучууд Монголын уламжлалт ёс зүйн талаар ер нь бол мэдлэг дутмаг байгаа санагддаг байхгүй юу миний хувьд. Энэний учир шалтгаан нь яг юу бол? За тэгэхээр юм байна. Энэ ёс зүйн сэдв их чухал сэдвэлтэй. Альва хүн ажил мэргэжил дээрээ алдахаас гадна ёс зүйн алдаа гаргацдаг гэж байгаа. Санаатай санамсруу. Тийм ч учраас Монголын бүх байгууллагуудад их хурлд хүртэл ёс зүйн дэд хороо гэж байна. Бүх албан газруудад ёс зүйн зөвлөл хүртэл байна. Манай сургууль хүртэл ёс зүйн зөвлөл ажиллаж байна. Тэгэхээр энэ бол байх ёстой, заавал хэрэгжих ёстой ажил л да. Тэгэхээр ёс зүй гэдэг нь маань бид нэр бол амьдралдаа хэвэн амьдрахын тулд бид нэр санаатай санамсаргүй алдаа гаргацдаг юм байна л да хүмүүс. Том хүмүүс хөөгдөд хүртэл энэ алдаанаас л урьдчилан сэргийлэхийн тулд бүх газар л энэ ажиллаж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо ёс зүй гэдэг бол нэг айхтар том шинжлэх ухаан ингээд нэг сүрх юм биш л дээ. Хүн зүгээр л хэвийн амьдрах сайхан л арга ухаан байхгүй. Энийг ярихын тулд бас цаг зав гаргаж байгаа танаа телевиз энтерт бас их талархаж байгаа. Тандаас их баярлалаа. Одоо ингээд орчин үеийн залуучууд нөгөө ёс зүйн талаар мэдлэг тутмаг ер нь ёс зүйгүй байна гэж одоо үзэгдээд байгаа шүү дээ. Яг энэний учир шалтгаан нь. За тэгэхээр ёс зүй гэдэг бол хэд хэдэн бас зарчим байна л да. Худлаа хийхгүй байх, хулгай хийхгүй байх, хуулиа баримтлах тийм ээ. Хуулиа баримтлах, зөв хүмүүжлтэй болох, тийм сайхан бие биендээ туслах, эх орноо хамгаалах, байгаль орчноо хамгаалах эдгээр бол ёс зүйн үндсэн зарчмууд байдаг байхгүй. Тэгэхээр хүмүүс ёс зүйн зарчим гэхэлэр одоо юу вэ гэдэг байхгүй. Чин зүгээр л хэвэн юм байхгүй юу? Ерөөсөө л эх орноо хайрлан хамгаал, байгаль орчноо хамгаал, бие биендээ тусал зүгээр одоо хулгай хийхгүй ажиллаа хийгээд сайхан сурч хужил хөдөлмөрлөл ажил энийг л ойлгож амьдрах хэрэгтэй байхгүй. Ингэх юм бол тэр хэвэн сайхан амьдрал явна шүү дээ. Энийг умартж байгаа нөхдүүд байна. Түүх соёлоо мэдэхгүй. Одоо ингэж бодох ярих гэдэг нь л дээ би. Энэ ёс заншил бол эртний уламжлалт ёс заншил тийм ээ. Энийг би бүр 3 хувааж үзэх гэдэг нь л дээ. Эртний хүмүүгөрнөөс эхлээд 2233 жилийн тэртээгээс манай анхны төр тус хүмүүгөрний байгуудагдаад тэрнээс эхлээд газар нутаг бол төр оршихын үндэс мөн гэдэг хүмүүгийн хаан модон шаны хэлж байж л дээ. Өөрийгөө золиод гаргаад гэр бүлээ золионд гаргаад тийм үү агт морой золионд гаргаад нийтийн эрх ашигын төлөө газар нутаг тийм үү эх орноо хайрлах энэ үүднээс бол ёс зүйн асар том хүмүүжлийг эх оронч хүмүүжлийг
бүр тэр 2233 жилийн тэртээгээс өөрөөр хэлбэл сайхан тоогоо үз 2233 гэх тийм үү 2233 жилийн тэртээгээс бид нар сануулж хэлж ирсэн юм шүү дээ. Тэгэхээр энэ үеэс эхлээд ёс зүйгээ баримтлах тэр түүхийг мэдэх хэрэгтэй байхгүй юу? За дараа нь тэр их Монгол улс тийм үү 1206 он 13 дугаар зуун тийм үү. Тэгэхээр албын алжаавал алжаа суугаа анхуд төрмөн бүү алдар тугаа гэдэг их эзэн баг Чингис хааны хэлсэн үгнээс эхлээд ёс зүйн асар том сургаалууд явдаг байхгүй юу? Монголын нууц товчоо тийм их засаг хууль гэдэг ингээд бүр хуульчлагдаад ингээд ирж байгаа байхгүй юу. За одоо орчин үед би хэлээ л та зүгээр ингээд 1992 оны 1 сарын 13-нд баталсан шинэ үндсэн хуулийн дээрээ тийм үү. Шинэ үндсэн хуулийнхаа зорилтон дээр Монгол их орноо хайрлан хамгаалах, за бусад ард түмнүүдийг найрамдалтай байх, тийм үү, их орноо хамгаалах, за ингээд тусгаар тогтнол түүх соёлоо дийдлэх тийм үү. Өв уламжил зан цаашдаа дийдлэх нь бол ёс зүйн асар том уламжлалууд байхгүй. Энийгээ бид нар шинэ үндсэн хуулиндаа ингээд зорилт дуудахад ингээд тавьчихсан. Тэгэхээр ийм л гурван агуулгаар би зүгээр ерөнхийд нь хэлж штэ тийм үү. Энэ ёс суртахуун ёс зүй гэдэг юм а дийдэлж явъя л гэж одоо яриад байгаа. Манай монголчууд уламжлалт ёс зүйгээ бусад орнуудад бодвол өнөөдрийг хүртэл ер нь бол нэлийн сайн хадгалж чадсан гэж би хувьдаа боддог. За. Тэгвэл тэр нь одоо манай улсын хувьд ч юм уу би давуу тал гэж боддог байхгүй юу? Та энэ талаар санал нийлж байна. Зүйтэй манай монголчууд чинь 800 мянган жилийн түүхтэй байхгүй юу? Бараг сая жилийн түүхтэй гэсэн үг. Тэгэхээр бодолтой анхны төр тус байгуулагдаад 2233 жил болж штэ. Тэгэхээр 798 мянган жил нь бараг л төр ус байгуулагдаагүй явсан байна л да. Тэгэхээр асар их түүх тэнд байж байгаа байхгүй юу? Энэ ёс заншил уламжлал гэдэг чинь энэ 800 бараг сая жилийн түүх нь хөвшигтэд ингээд ирнэ гэдэг чинь асар их түүх байхгүй юу. Тэгээ манай Монголын түүх чинь нөгөө нүүдлийн соёл иргэншил тийм үү. Төв Азийн төвд орсон тогтносон анхны төр тус бид нар ч хойноос бас их олон дагуулж байгаа шүү дээ. Ийм асар том сайхан өв уламжлалтай зан заншилтай ёс суртахуунтай улс л да. Энийгээ мартаж болохгүй. Ерөөсөө мартаж болохгүй. Энийгээ түүхийгээ багч гисэн ойлгоод энэ сайхан уламжлал их орн гэсэн сайхан уламжлал авч яваад энийг хоож үдэл залхамжлах нь бидний одоо эрхэм үүрэг байхгүй юм чинь. Тэгэхээр энэ үүргээ биелүүлэхийн тулд бид нар ингэ суугаад байгаа шүү дээ. Тийм. Аливаа үндэстний оюун санааны өв үтгээ сэтгэлгээний түүхийн салшгүй нэг хэсэг нь ёс зүйн сэтгэлгээний түүх гэдэг шүү дээ. Та энэ талаар юу гэж бодож байна? За ёс зүйтэй хүн бол хүний дээд байна. Ер нь бол ард түмэн үнэхээр сайхан өндөр ёс зүйтэй байгаа бол тэр ард түмэн бол дээдийн дээд гэсэн үг. Тэгэхээр ийм байна. За ард түмэн гэж ярихаас гадна хувь хүн тийм үү гэр бүлийн ёс зүй тийм үү хувь хүний ёс зүй гэдэг чинь та өөрийгөө хичээгээл явж байгаа бол иргэн бол баян бол улс баян гэдэг шиг иргэн ёс зүйтэй бол тухайн улс л ёс зүйтэй шүү дээ. Тийм учраас манай Монгол улс одоо маш сайхан хөгжиж байна л дээ. Энэ сүүлийн хэдэн жилд бүх ангиудад бараг л бүх ангиудад иргэний ёс зүйн боловсрал гэж сайхан хичээл орж байна. Тэрнийг би одоо жишээ нь орж байна. 10 хэдэн жилийн урд ордоггүй байсан юм чинь бидний үед чинь тийм хичээл ордоггүй байсан байхгүй юу? Одоо бол иргэний ёс зүйн боловсрал гэж сайхан хичээлүүд орж байна. 6, 7, 8, 9, 10, 11 гэд ингээд орж шít энэ чинь. Тэгэхээр цагууд өгөөд энэ сайхан хичээл орж байгаа хүүхдүүд маш их сайхан өрнөлөө явж байгаа. Энэний үр дүн явандаа гарнаа. Тэгэхээр харна шүү дээ энэ заавал гарна. Тэгэхээр тэд нар чинь багаасаа иргэний ёс зүйн боловсрал хүмүүжил тэр зарчим үүрэг бүгдийн сайхан мэдэж ирж байгаа байхгүй. Тэгэхээр манай Монголын ирээдүй бол сайхан төлөвшнө гэдэгт би бол найдвартай итгэлтэй байдаг. Манай Монголын орчин үеийн залуучуудын донд энэ ёс зүйн талаарх асуудлууд одоо ер нь бол мэдлэг тутамгаас болж үүсээд байгаа гэж үзэж байгаа. Тэгээд орчин үеийн одоо бага насны хүүхдүүдэд энэ уламжлалт ёс зүйг танин мэдүүлэхийн тулд яг ямар арга хэмжээ авал зохимжтой бол боловсролын төвшөнд үү эсвэл эцэг их аав ээж үү эмээ өвөөгийн тусламжтай юу? Зүйтэй. Тэгэхээр ер нь хүмүүжил боловсрол хоёрыг зөвхөн сургууль руу ингээд түлхэгчдэг талууд байна. Зөвхөн одоо багш нарт хандчихдаг. Тэгэхээр гэр бүлийн хүмүүжлэр асар том юм байна шүү дээ. Тэгэхээр
гэр бүл аав ээжүүд сургуультайгаа хамтраад ажиллах нь маш их чухал байдаг. Одоо орчин үед нөгөө ажил мэргэжил нь 15 хоногоор сараар ингээ явцдаг нөхдөд байна шүү дээ. Тэгэхээр чи энэ нь бол бас их өрөөсгөл байгаа юм л да. Тийм учраас гэр бүлийн хүмүүжил, гэр бүл хамтын ажиллагаа, сургуулийн хамтын ажиллагаа иргэн бүрээс л шалтгаална л да. Гэр бүл, аав ээжүүд хамт олон албан газрууд бүгд энэ дээр бүр онцгой анхаарах хэрэгтэй. Багш одоо судлаач бидний хувьд нэг ийм шаардлага бас ингээд санаа байдгийн. Ерөнхий боловсролын сургууль сурж байгаа төгсөж байгаа хүүхдүүдэд ихтэй сургуульд ороход ёс зүйн шалгуур тавьж явах хэрэгтэй. Тэр эсрэлтийн ерөнхий шалгалт нь оруулсан ч яадаг юм. Аливаа хүн ажилд орж штэ тийм үү? Ажилд орохдоо ёс зүйн шалгуур тавьж явах ёстой. Өндөр хөгжилт, өндөр ёс суртахуунтай тэр Швейцар, Голландд ийм шалгуур тавьдаг штэ. Ажилд ороход нь ёс зүйн шалгуур тавина. Ихтэй сургуульд ороход ёс зүйн шалгуур тавина. Энэ бол байж явах ёстой байхгүй. Хэрвээ ингэж ирэх юм бол за яг тэр шалгалт аваад ингэх юм ч одоо хайшин тийм үү? Одоо эхнээсээ тавигдчих байна л да. Тэгэхээр энийг бол нэгдүгээр тавих ёстой. Манай Монгол улсад ёс зүй алдагдчихж байгаа учраас л хулгай дээрэж доорооч байгаа байхгүй юу? Ёс зүйтэй хүн хизээч хулгай хийхгүй шүү дээ. Хизээч хулгай хийхгүй. Ийм л байгаа байхгүй. Тийм учраас ёс зүй гэдэг юм бол номер 1 тавих ёстой байхгүй юу? Энэ бол тэгвэл одоо хүннүгийн үед баримталдаг байсан ёс заншил одоо үед уламжлагдаж ирэхдээ хэр шинжлэгдэж өөрчлөгдсөн гэж та бодож байна. Зүйтэй. Тэр айл 2000-3000 жилийн тэртээ байсан ёс зүйгээ бид нар бас эргээд харчих ёстой. Тэр үе тараа орчин үеийн мэдээллийн хэрэгсэл байгаагүй. Тэр үе бүтүүлгүй байсан байж болно хамаагүй. Тэр үедээ л орчин үе шүү дээ тэр чинь. Тэгэхээр 2-3 жилийн дараа биднэрт эргүүлээ тэр санагдчихна гэдэг чинь асар өндөр ёс зүй дээд зэрэг баримталдаг байсан байхгүй юу? Газар нутаг оршин тогтох үндсээ ёс зүйн тулгуур зарчим болгоод явж исэн байж тээ. Гэтэл өнөөдөр тэр алдагдах гэж байгаа тал байдаг байхгүй юу? Одоо сошиал ертөнцийн ч юм уу тийм үү? Энд чинь байж болохгүй зүйл байхгүй юу? Тийм учраас л тэр эртний Монголын тэр анхны төр тусын ёс заншлыг л та бид сануулад хэлээд байгаа байхгүй юу? Хуучраагүй шүү дээ энэ чинь. Хизээч хуучрдаггүй юм ба шүү дээ. Хуучрдаггүй учраас л тэр 2-3 жилийн дараа бид тэр босоод л ингэж ярьж шүү дээ. Бидний өвөг дээдстэй гэж сургаж ирсэн байна шүү дээ. Тэр их Монгол улсын тийм үү? Ингэж биш хараа. Бие-Баатар бол нэгэн үеийн баатар тийм үү? Билэг-Баатар бол бас түмэн үеийн баатар гэх тийм үү? Тэгэхээр билэг тийм үү? Ирээдүй бидний билэгдэл тийм ээ. Эн чинь л одоо жинхэнэ утгаараа хэрэгжих юм бол хувь хүнээсээ илүү улс орн маань л хөгжиж дэвжин дээшлэх гэдгийг айл 13 дугаар зуунд их эзэн Чингис хэлжсэн байна шүү дээ. Тэр 2000 жилийн урд тэгж хэлжсэн байна шүү дээ. Шаардлагатай болоод бид нар одоо ярьж байгаа байхгүй юу? За тэгвэл одоо таны хэлснээр ёс заншил гэдэг нь эцэг гэхээ хайрлах, тий байгаль орчноо хайрлах, түүх соёлоо хайрлах. Түүх соёлоо хайрлах гэж хэлж шүү дээ. Тэгвэл ёс заншил, ёс зүй хоёрыг нэг ойлголт гэж хүлээж авч болох уу? Болно. Энэ бол ёс заншил тийм үү? Ёс заншлаа дагаад мөрдөд явж байгаа чинь л ёс зүй байхгүй юу? Ерөөсөө салшгүй нэгэн холбоотой. Маш гоё асуулт байна. Энийг бол бид нар ингээд судалгаа ёс заншлыг ёс зүйтэй салгаж ойлгохгүй тийм ээ одоо таны асууж байгаа асуулт байна шүү дээ. Энийг ингээд давхардуул одоо би бас судлаад үзсэн энийг бол маш их гоё хэлхээсээр гарч ирж шүү дээ. Энэ бол талархлаа энэ бол тийм гоё асуулт байна. Тэгвэл энэ хоёрыг нэг ойлголт гэж байна. Нэг ойлголт бүр салшгүй нэг ойлголт. Тэгвэл ёс суртахуун нь бас ялгаагүй. Ёс суртахуун гэдгээ тэрнийгээ дагаж мөрдөж жоохон ялгаа байна л да. Мэдээж л одоо ёс зүй ярьж байгаа юм чинь тусдаа бие даасан шилжих болж байна л да. За тэгээ эрдэмтэн докторууд янз янзын үжилээр бичэн штэ тийм үү. Маш энгийнээр бол зөв амьдрах ухаан л да ер нь бол. Тийм үү зөв амьдрах ухаан. За баярлалаа. За тэгвэл эрхэм мөндөд үзэгчтэй Монголын манай Батсүрэн багшийн маань бэлтгэсэн Монголын ирээдүйн өндөр ёс зүйтэй иргэд болцгой чуулганы үеэр хийгдсэн нэгэн бичлэгийг та бүхэндээ сонирхуулъя. Энэ баримтлаас илүү хүчин дэлхий дээр байхгүй. Саруул ухаанаас илүү сайн нөхөр хүнд байхгүй, мунхаг хилэнгээс илүү муу дайсан байхгүй. Би бүх бөгөөс ганцыг ялмуу, бэлэг хоц бөгөөс олныг ялмуу. Алд би минь алжааваас алжаатайгаа, ахуй түмэнгүй алдартай.
Би Баатар бол бас нэгэн үеийн Баатар, Бэлэг Баатар бол бас Түмэн үеийн Баатар. Дүн биемийн зовбоос зов тугай, бүрэн усны бүр сандар тугай, би хэврэг бэлэг монх. За ингээд нэвтрүүлэгтээ эргээ орцгоё. За тэгвэл миний бодлоор манай монголчууд уламжлалт, домог, түүх ер нь бол өгүүлэг зэрэгтэй ёс зүй, ёс суртахууны талаар тусгаж өгсөн байдаг шүү дээ. Орчин үеийн залуучууд ёс зүйн тухай мэдлэг дутмаг байгаа нь ном уншихгүй байхаас болсон байж болох уу таны талаар? Тий, ном, түүх, соёл тийм ээ уламжлалтаа жоохон хөндөрч байгаа тал байгаа байхгүй юу. Тэгэхээр манай эртний монголчууд энэ сайхан ёс уламжлалаа шүлэгчлээд тийм үү домог хэлбэрээр таны хэлдгээр ингэ сайхан тусгаж ирсэн байдаг байхгүй юу. Жишээ Монголын нууц доошоо тэр одоо тэр их засаг хууль энтертэй ингээд сайхан тусгаад өгсөн яруу сайхнаар үлгэр домгоос харалтаа яруу сайхнаар тусгаж өгсөн байж тээ. Тэгэхээр энэ хэлдэг нь хүртэл өөр байгаа байхгүй юу. Нөгөө хүний ухааны илэрхийлэл үгээрээ гэдэг нь шүү дээ. Одоо бид нар бие биентэйгээ мэдлэгтэй хүртэл ёс бус үгээр тийм үү. Бүр утга төгөлдөр биш. Бүр одоо том хариуцлагатай хүмүүс хүртэл олон нийтийн телевизийн хэрэгслээр гарахтаа, ярихдаа буруу үг хэрэгэлдэг. Тэг зөв биш юм ярьдаг. Эдгээр чинь л одоо ёс зүйн буруу хандлагууд байхгүй юу. Манай залуучууд бие биентэйгээ мэдлэгтэй бусадтайгаа харьцахдаа, хамт олондоогоо харьцахдаа маш зөв ухаалаг сайхан болох ёстой л доо. Тийм сайхан ирээдүй харагдаж байгаа. Тэгтэл алдаанууд их харагддаг нь шүү дээ. Ер нь бол маш хийвгүй зүйлүүд зөндөө байна. Мэдсэн мэдээгүй санаатаа санал алдаа байна. Энэ дээрээ сайхан анхаарал явуучих бол бид нар одоо дээд эренбийн сэтгэлгээтэй дээд тэнгэрээс заяатал агуу Монгол улс шүү дээ тийм үү. Үсэх нь босоо, хямар нь босоо, хамгийн том их газрын төв дунд нь хамгийн шилдэг төв дунд зүрхэн дээр нь бүр ороод ирнэ амьдэрдэг болсон шүү дээ бид нар чинь. Тэгж ярих юм бол өвлийн дөрвөн улирал утгаараа солигддог. Бас гайхалтай арт юм шүү дээ уг нь. Тийм шүү дээ. Тэгвэл энэ Монгол орныг одоо нэгэн одоо том цогц гэж авч үзье шүү дээ. Энэ талаар одоо энэ үед монголчуудын одоо хамгийн их уламжлалт ёс зүй алдагдаад байгаа хэсэг ч юм уу эсвэл нийслэл оронддаг хуваар ямар хөө байдаг. Танд иймэрхүү судалгаа байгаа юу? Тий. Нийслэлийн хүүхдүүд ийм орчин үеийн хөдөөнүүд байна. Яг үн их гоё юм асуудал. Энэ хотын хүүхдүүдийн харилцаа үг яриа тийм шаал өөр. Гэтэл одоо бид нар сая хөдөө орон нутгаар явлаа л да. Хинтээ, Донос, Сүхбаатар гэдэг ингээд одоогонт яваагүй Сүхбаатар хинтээ гэдэг. Тэгэхээр тэр хөдөөний хүүхдүүдийн харилцаа, бас тэр хүмүүсийн хоорондын харилцаа бас сайхан байна шүү. За манай Улаанбаатар хотын бас л нөгөө хэцүү байгаа шүү. Ер нь бол ятгахна хажуудлынхаа айлынхаа хүнтэй мэдлэхгүй ямар айл байгаа анч мэдэхгүй мэд тусна ч байхгүй. Гэтэл тэр хөдөө газар чинь сайхан ёс заншил байна. Ер нь хүн чанарыг хаанаас хайгаад хотоос хайгаад бараг олдохгүй шүү. Ер нь бол хүн чанар хөдөө байна. Яг үнэ хэлгээд хүн чанар гэдэг чинь ёс зүйн зарчмын нэг номер нь баггүй. Тэр ёс зүй гэж яриад шүү бид нар энэ дотор чи ихтэй тэр хүн чанар гэдэг юм байдаг. Тэгэхээр хүн чанар хөдөө цөвлжиж байна. Энэ хотод цөвлжиж байгаа байхгүй болж байна. Хүн чанар чинь тэр хөдөө орон нутагт байна. Тэгэхээр тийм сайхан юмаа бид нар бол өөөлөмжлөө мартаагүй сайхан хэрэг. Хот газар мартаж байгаа нь бас таагүй хэрэгэлтэй. Тийм учраас л энэ ялгаагаа бид нар арилгахын тулд байж ах ёстой байхгүй юу? Энэ ялгааны учир шалтгаан нь яг юу бол? Им гэдгийг гисэн л яг онлайн уншаад үзэсгэлэр хөгжил болвол тийм ээ хөгжил бол бас муу талтай байдгийг. Хүн чанарыг дандаа гээгдэж явдаг хөгжил багаар гээж явдаг байхгүй юу? Одоо чи 70 80-аад оны одоо бид нар тийм үү хүн чанар хөдөлмөрч чанар бол номер 1 байлаа. Тийм үү биеиндээ тусалдаг хөдөлмөрч одоо чанар энэ төр энэ Монгол улсыг чинь бүтээн байгуул. Одоо бол хуваа хичээсэн тийм үү зөвхөн хуваа бодсон хуваа хичээсэн өөрийгөө хичээсэн аминчхан санаа энэ хөгжил ирэх тусам тэр муу тал нь байдаг гэж байгаа.
Тийм учраас энэ талыг алдаж болохгүй. Энэ бол том асуудал л да. Энэ бол тэгэхээр хөгжихийн хэрэг сайхан интернет орчин хөгжиж байгаа. Харин хүн чанараа алдаж болохгүй, гээж болохгүй гэдэг нь л одоо энийг л ярьж байгаа байхгүй. Энийг их ярих хэрэгтэй байхгүй. Их хийх хэрэгтэй. Одоо ингэж бол улс орон даяар нэг шалгал шүүлэгч гэдэг юм одоо ингээ юм явдаг шүү дээ тийм үү. Улс орон даяар юм явах хэрэгтэй шүү дээ. Тэр Монголын төрийн төв талбай дээр ёс зүйн өдрлөг хийх хэрэгтэй шүү дээ. Худалдаа үзэсгэлэн хийдэг тийм үү. Баахан барьчаад ингээ хийдэг шүү дээ тийм үү. Нэг өдөр сайхан ёс зүйн тийм ёс зүйн арга хэмжээ ингээ сайхан хийх хэрэгтэй шүү дээ. Ёс зүй юу гэдэг ингэдгийг тэгдэг ингээд тийм арга хэмжээг төр улсаас байгууллагаас хувь хүн ч гэсэн хийж явах хэрэгтэй байхгүй юу? Одоо хүн болгоны оролцоо чухал. Оролцоо чухал ингээд ард түмдэг өөнийг тийм юм хийжлээ шүү дээ. Ятгахнаа нэг мессеж өгнө шүү дээ энэ чинь. Тийм хэрэгтэй байна шүү дээ. Тэг ёстой байхгүй юу? Тэгвэл хүүсийн хувьд аль хүүс нь илүү ёс зүйтэй байх байдаг. За ёстой мэдгүй. Тэгтээ ер нь ингэдэг шүү дээ. Нөгөө гендрийг одоо илүү байх ёстой гэх тийм үү? Одоо зүгээр л ингээд ярил л давъя л да. 76 гишүүний ихэнх нь эрчүүд байгаа үстэй тийм үү. Тэгэхээр эмэгтэйчүүд бол ёс зүйтэй байх талаар давуу тал байна. Ер нь бол алдаа бол баг гаргана. За эрчүүд томчууллууд бас л хэцүү шүү дээ ер нь бол тий. Тэгэхээр эмэгтэй хүний бас цаана төрөлхийн юм байна. Одоо зовлон мэдрэмж даах тийм төрөлхийн чадамжтай тийм үү мэдрэмжтэй одоо тийм сэтгэл зүйн одоо өндөр чадамжтай тийм нөхдүүд байна. Тийм талууд байдаг. Угаасаа тэр судалгаагаар байдаг. Тэгээд ч урт насалдаг. Төрөхтөд хөвгүүдний хил төрөөд нас ороход дандаа эмээнээр хоцордог гэж байгаа шүү дээ. Ер нь тийм судалгаа хүртэл байдаг. Төвчээртэй. Тэг амьдрах чадвартай. Энэ талаараа тийм судалгаанууд бас байна. За тэгвэл хоёлаа таны ажил мэргэжлийн явд ярилцъя. Та одоо 10 жилийн түүхийн багш юм шүү дээ. Тэгвэл сурагчдын хувьд аль үеийнхэн аль насныхан илүү ёс суртахуунтай ёс зүйгээ хадгалж авч үлдэж байна. За энэ ёс зүйн боловсрол гэдэг чинь 6 дугаар ангис орж байгаа. 6-аас 11 дугаар анги хүртэл орж байна. За 6 дугаар ангийн хүүхдүүд ингэж байгаа нөгөө бага анги гэж шүү дээ. Бага боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, бага боловсрол, дунд, бүрэн дунд боловсрол гэдэг байна шүү дээ, тийм үү? Бас ялгаа байна. Энэ хүүхдүүд нөгөө энэ боловсролынхаа ялгаагаар хэмжээгээр нөгөө хугацаагаараа хүмүүжил нь бас ялгаатай байна. 11 12-д ороод ирэхлээр арай өөр болж байгаа. Төлөвшөөд 6-аас 8 хүртэл арай өөр. Ингээд ялгаа харагдана. Угаасаа анги руу ингээд ороод ирэхэд ялгагдана. Тэгтэл нэг сайхан мэдээг гэж хэлэх юм бол тийм ээ 12 дугаар анги төгсчөөд энэ бүрэн дунд боловсрол гэдэг чинь хүнийг хүн болгодог жинхэнэ хугацаа байхгүй. Ялангуяа тэр бага ангийн багш нар бол мундаг хөтөлмөртэй. Тэгээд дунд ангийн боловсралтай тийм үү. За ингээд хүн болгоцсон улсууд чинь ихтэй сургуульд орж байгаа шүү дээ. Ихтэй сургууль би бас олон жил багшаасан. Ихтэй сургуульд бол амар шүү дээ тийм үү. Нэг хэдэн юм уншчаад гараа явуулчихна нөгөөдөл хий чинь. Хамгийн их хүн болгох хичээл чинь 10 жилийн сургууль байхгүй юу. Тэгэхээр 10 жилийн сургуулийн багш нарын ачаал маш их шүү дээ. Би одоо ангитай 11-ийн В ангитай тэр ангийн 40 хүүхдээ тийм 40 хүүхдийнхээ суралцаа хүмүүжил бүх юм одоо толгоон дээр байгаа шүү дээ. Хэцүү. Энийгээ бүх хүн болгоод 40 хүүхдээ гаргачихсэл гол зорилготой. Он сурлахт нь хамаа байхгүй тэр бол байж болно байхгүй ч байж болно. Хүн болгоод гаргах тийм гол зорилготой л ажилтдаг шүү дээ ер нь бол. Хүн болгож гаргахтаа сайн ёс зүйтэй. Тий сайн ёс зүйтэй л одоо хүн болгох л ёстой. Тэгвэл тэр цаашаа сайхан амьдрын шүү дээ ер нь бол. Одоо 6-аас 11 дугаар ангийн хүүхдүүдэд ёс зүйн хичээл ордог гэж шүү дээ. Тэгвэл 1-ээс 5 дугаар ангийн хүүхдүүдэд ёс зүйн тэр иргэний ёс зүйн боловсрол гэдэг хичээл чи иргэний боловсрол гэж өөр хичээлээр орно. Бас орно тэр чи орохгүй биш. Тэгтэл хүүхдүүд ингээд дунд ахлах ангид ороод ирэхлээр аяндаа нөгөө анги дэвшээд ирэхлээр хүмүүжил нь бас одоо өөрчлөгддөг дэвшил гардаг тал байдаг юм аа тэр бол. Бүр тэр бичигдэг хууль байна. За тэгвэл одоо ахмад насны хувьд ярихад одоо сошиалаар ингээд захин орчинд яваад байгаа шүү дээ. Нүн суудал тавьж өгөөгүйгээс болоод нөгөө бага насны хүүхдийг дээрлэх, янз бүрийн үгээр хэлэх. Тэгэхээр ахмад наснуудын хувьд ёс зүйн талаарх асуудлууд хэр яригддаг бол тэднэрт ойлгуулахын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ? Би зүгээр нэг жишээ хэлчихв тийм үү? Би одоо насаараа
нийтийн тээврээр явдаг. За юу унаа машин хэрэгэлдэг. Нийтийн тээврээр явдаг. Би хизээж суухыг ер нь бол нэг уртл болгодоггүй. Суудлаа байсан ч би дандаа босоод явдаг. За Ахмад хүний хувьд бол тийм байна. Тийм байна. Тийм бүгд. Тий тэр хүүхэд надад суудал тавьж өгсөнгөө ерөөсөө юм боддгоо. Болж игэл босоод явна тийм үү? Амар штэ босоод явах юм тэр чинь. Юу нь болохгүй байна. Тэгэхээр тийм би Ахмадаа хүндэтгэх сайн хэрэг. Нөгөө балчир залуу улсуудыг хүндэтгэх нь бас муу хэрэг биш штэ тийм үү? Тэр надад заавал суудал тавих хэрэгтэй гэсэн тийм байх ёсгүй. Зүгээр ёсгүй л дээ. Зүгээр яг тэр хүн ухамсараараа суудлаа тавиад өгөл өгнө. Тэрнээс над та суудал тавьж өгсөнгүйгээ загнаад ингээд хэрүүл марганд ерөөсөө димэлдэ тэр бол. Тэгвэл одоо энэ битэрийн ярианаас үзэхэд аль аль насныхан тал ер нь бол ёс зүйн асуудал, ёс зүйн талаарх зарчим, ёс зүйн дагж юмрдаг ёстой. Хэрэгтэй штэ. Саяны жишээн дээр ярил баг одоо орчин үеийн залуучууд санал тавьж өгөөгүй нь бас нэг Ахмадаа хайрлах эсрэг асуудал. Харин одоо Ахмад насны хувьд болохоор санал тавьж өгсөнгөө гэж тухайн хүүхдийн залуучуудаа бас хүндлэх хэрэгтэй шүү дээ. Тэр нас нэг ёс зүйн асуудал. Тэгвэл нийтээр нь одоо ард түмнээ нийтээр нь ёс зүйтэй, ёс суртахуунтай байлгахын тулд за энэ үндэстэн бүхэнд өөрөө бас ёс байна. Жишээ Япон улсад биш үү тийм үү? Нэг дарга зэрэг рүүгээ орохлоор тонгоогоод ёслоод бүхийгээд бүр ингээд гарна шүү дээ тийм үү? хүндэлдэг хэмжээгээр айх тэр хүндлэлтэй тэр мундаг ер нь бол. За манад бол нэг дарга дээр бол за юу байна, сони юу байна гээл үний найз юм шиг ингээд тэр хүндэтгэл хүндлэл гэж энэ тэр бас л их тааруу шүү дээ манад. Яг уу сурагчдын их эцэгтэй уулзахлаар ингээд хүндлэл бас сайхан байна. Зүгээр хэвийн үед бол хүндлэлээ бид нар бол ер нь хаана анхаарч ямаар байгаа ер нь бол. Тэг хүндлэл гэдэг чинь заавал Ахмад настай хүн байх албагүй шүү дээ. Албан тушаал гэж байна. Захирах ёс гэж байна. Эн чинь тийм үү? Тийм байх ёстой шүү дээ. Жишээ нь ерөнхий сайд надаас дүү шүү дээ тийм үү? Би ах гэж заавал томроод албагүй шүү дээ. Эн чинь бүхэл бүтэн Монгол улсын гүйцэтгэх засалтын тэр хүн хүндлэх ёстой. Ингэж л харьцах ёстой. Ер нь бол жам ёсоор. Ингэж заавал дарга цэрэгтэй долгоно гэсэн үг биш шүү дээ. Энд чинь бол ер нь хүндлэл гэдэг чинь хэмжээ хязгаартай байдаг учраас л ёс зүйн хэмжээ өө эн чинь цаанаа их юм биш дээ. Тэрнээс одоо дарга болохоор л бүхэл згсэн огт биш энэ бол хүндлэл байхгүй. Би ямар ч залуучуудыг тэр баг бүх хүүхдүүдийг би таад гэж ярьдаг. Ер нь дандаа таа гэж ярьдаг. Гэтэл намайг таа гэлээгээ зарим нь ууралдаг нөхдүүд байдгийн. Би танаас залуу байж та яагаад намайг таа гэж байгаа юм. Тэгэхээр тэр хүүхэд тэр хүн бол хүндлэлээ мэдэхгүй шүү дээ. Би зүгээр л таа гэж ярьж байгаа шүү дээ юм бол. Гэтэл чинь одоо насны ялгаа гаргах гэж байна гэдэг юм уу? Тийм ойлгосон хүмүүс бас байдгийн. Тэгэхээр хүндлэл бол хаа цаг бол байж ах ёстой. Таны хувьд тэгвэл одоо энэ ёс зүйн ёс суртахууны талаар судлах болсон нийгэмд түгээд дэлгэрүүлэх гэсэн бодол санаа хаанаас гарсан бэ? Юуны учир шалтгаанд? Ингэдэг аяндаа нөгөө түүх ёс зүгээ үзээд яваад байна шүү дээ тийм үү. Тэгэхээр өөрөө ихлээд би зүв байх хэрэгтэй тийм үү. Муу зуршилгүй, ажлаа тасалдаггүй, хичээлээ заачдаг тийм үү. Үлгэр дуурайлаа сайнаар үзүүлдэг байх хэрэгтэй. Тэгэхээр за өөрөө ингээд засралж бусдыг засаад нэг ч гэсэн хүүхдийг зөв замд нь оруулал миний гавьяат хэрэг шүү дээ. Би бол ингэж л боддог. 4000 гаруй хүүхэд байна тийм үү тэр сургуульд. Тэгэхээр нэг хүүхдийг ч гэсэн хоёр хүүхдийг ч гэсэн зөв зам руу оруулал хинийч гавьяа шүү дээ тийм үү. Багш хүн нээж гавьяа, эрх нээж гавьяа шүү дээ. Ийм өчүүхэн ч гэсэн тусалж ч гэсэн нэмэр олгол гэж бодож ингэж явдаг шүү дээ. Бүгд л ингэж явах хэрэгтэй. За тэгвэл та манай үзэгчдэд зориулаад ёс зүйс, ёс суртахуунаа дагаж мөрдөөрөө гэдэг нэг тийм урайлан дуудсан сайх үг хэлээд. За ер нь хүний зөв амьдрах ухаан ёс зүй учраас иргэн бүхэн одоо эндээс багч гэсэн зүйлийг ойлгоо тийм үү? Айл өвөг дээдсээс эхлээд өнөөдрийг хүртэлх ёс зүй бид нар чинь бүр улсынхаа үндэс болгоод орчин үедээ үндсэн хуулиндаа заалт оруулаад бүр ингээд зорилттой болгоцсон байна шүү дээ. Ийм учраас сайхан амьдрахын тулд иргэн бүхэн ёс зүйтэй байх ёстой л гэж одоо хэлж уриалаад нэг хүн ч гэсэн сайхан иргэн болоороо аз жаргалтай иргэн болохын тулд ёс зүйтэй байгаараа л гэж хэлдэг та. Тэгвэл бидний урилгыг хүлээн авч цаг зав гаргаа ирсэн. Танд баярлалаа. Тэгээ таны энэ 7 хоногийн ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.
Тэгээ үзэгчтэй энэ өглөө ярилцлагын нэвтрүүлэг энэ хүрээд дуслаа. Маргаашийн цагтаа дахиад уулзъя. Баярлалаа. Баяртай.